Сайн бацхан уу Өвөр Монголын урт засах орны 2 чуулганы тухай мэдээлэл үргэлжилж байна. За 2 чуулганаар өнгөрсөн нэг жилийнхэн олд амжилтыг дүнж ирэх нэг жилийнхэн зорилт үүргийг тогтоодог онцлогтой. Тэгвэл Хятад улсын умар зүгт нээлттэй гүүрэн гарцуулсан Өвөр Монголын урт засах орн нь 2025 онд нээлттэй бодлогын хувьд ямархан олд амжилтуудыг гаргасан тухай хамтдаа эргэцүүлье. 2025 онд Өвөр Монголын урт засах орн нь хэдийн бомбын хөгжүүлэлт Хятад Монгол 2 орны хамтын ажиллагааны талд ганцхан сайтай нэгжил байсан. За мөн авт зам төмөр замын бомбын ачаа тээврийн хэмжээ 132 сая тонноос давсан Хятад улсын хэмжээнд тэргүүлсэн бол Хятад Европ чиглэлийн галт тэрэг 8612 удаа аялуулсан Хятад улсын нийт хэмжээний 47.5%-ийг эзэлсэн байна. За мөн Үлзий цагаан дэл ууд бомбыг нэвтрүүлсэн төдийгүй Хятад Монгол 2 орны хил давнсан 2 дахь төмөр зам бодох ганц мод гашуун цуваад чиглэлийн төмөр замын шавыг тавьсан байна. За үүнээс гадна ухаадаг хилийн бомб, 5G жолоочгүй ачаа тээврийн машин мөн хилээр нэвтрэх ногоон гарц зэрэг нь хилийн бомбуудын хүчин чадлыг эрс нэмэгдүүлсэн байна. За өнөө хэдэн жил бол одоо шинэ жилийн хаан цэвэр нөмөр жил хөгжилтөнд дагалдаад за одоо ирэн бомбын одоо бараа таварын уртгалч юм уу өнөө уртгалч юм уу их сайхан бүттэйхэн явагдаж байгаа. Уулынхаас бол одоо бараа таварын уртгалч бол дэвшилсэн. Мөн ч өнөө уртгал бас уулаас уг нь бол хэдэн секунд хэрглэж байсан бол одоо тэрээсэн бүр доргочлоод яг ийм цэвэр нөмөр жил одоо өргөөр ирсэн болохоор өнөө жил одоо өнгөрсөн 2025 онд одоо ирэн бомбын одоо бараа таварыг нэвтрүүлсэн хүчин чадал уулын асарыг нэмэгдсэн. Мөн ч бас 2290 тонн бараа тавар нэвтрүүлсэн сайн амжилт олсон байна. Мөн ч өнөө уртгал бол 250 хэдэн түмэн өнөө уртгал дагалдаж явсан. Тэгээд энэ талаар бол одоо уулынхаа хэмжээс бүр өргөнөр нэмэгдсэн байна гэж ойлгож байна.